Оноо нутгийн Баян-Хонгор аймгийн Эрдэнэцэгт манай Аранга аймгийн Булган сумын яг зааг одоо Төвийн гол, Тамирын голын зааг дээр босоогоор одоо ургаа яг үржигсэн мэт тийм одоо шилмөст мод байсан гэж ярьдаг бөхчүүд. Тэгээ тэр мод одоо аль зүрэг он тэр зүгээс их олон бөхчүүд өрнөө улсын алдар салтаа бүх төрнө гэж ярьдаг байсан. Монголчуудын амны биелэг бийж одоо Тамирын гол дагаж уруудаж одоо бүх мод маань байгалийн чамаар одоо газар налсан. Мөн тэрдэн Монгол улсын үндэсний их баяр наадмад 5 дахь удаага шүг үзүүр төрөө улаалгаар шалгарч үлдлээ. Амар байна уу хэмээн ардын сайхын ёсороо мэдчилж байна. Цадиг нэвтрүүлгийн баярын дугаарын зочин хомирт Монгол улсын манлын арслан Дуламж авын мөнхөртөн морилс хатаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Амьдрал чинь ганцхан өнөөдрөөр биш байхгүй юу? Өнгөрсөн одоо ирээдүй 3 цагт ор хүн амьдрах ёстой. Одоо баяр наадам болж байгаа энэ үед танд та бас ерөн жилийн жилд их тогтолдог уу? За энэ наадам болохоор тэгэл алсаасан тэгэл өөрийгөө уух маягтай тэгэл залуугийн сурцаараа тэгэл баярлахтай хөдлөх тэгэл зэрэгцэн дээ. Залгаахта ер нь хэрэг догдолж бас сандардаг те. За наадам гэж юм бол одоо жилд ганцхан болно. Тэгээд бүтэн жил тойрон бэлтгэл хийгээд наадмаар нөгөө барилдааныхаа одоо үр дүн одоо ач холбогдлыг шалгахын тулд одоо ер нь бас тэгээд яг зүгээр амжилт гаргасны дараа баялгүйх наан их баярлахгүй. Ер нь л аль болох тайван байгааг гэж байна тий. Таны хувьд ер нь хамгийн дурсамжтай баяр наадам хизээний наадам бэ? За би одоо хамгийн дурсамжтай наадам үл анх улсын наадамд 5 давж начин болсон жилийг хэлэндээ. Тэр л их дурсамжтай санагдтыг анх улсын цол авах барилдаанууд даваа болгонд тонож барилдаж бас. Тэгээд бас хамгийн залуу байсан тэр хүч 20 настай. Тэгэл одоо тэр улсын цолтой бөхчүүдийн хигнэнд орох гэдэг бол одоо бас их хувь тавилан одоо тэрийг бас гатууд аваа байсан. Тэгээд тэр бүхнийг давж улсын цол гүцсэн их баярлж байсан даа. Манай намайг начин болж яхад тэгэл яхаа амьдрал юм чи би бас ингээл найз нөхөдтэйгээд даривал нэг жоохон уугаал хайхгүй юу. Би тэр тусдаа гараагүй. Тэгээ жоохон халамцсан хариал унтсан чинь үгэлсэн гинэ тэр шүн ээжид энэ нэг юм одоо начин болоод нэг начингийн сургаар архинд орчлоо мөрч. Тий сүртээ одоо ингээл байнга архи уудаг юм шиг юм ярьсан шүү. Тэгээд өглөө тэр үуч манай ажилтаа зүтүүтэй гараагүй. Тэгээд өглөө болсон чинь ээж өглөөл аав чинь чамайг архинд орцсон байна гэж юм. Одоо энэ ингээл нэг начингийн сургаар архи уугаад байна гэж юм. Тэгээд яг зүгээр аав өөрийнхөө хүүг начинаас дээшээ бүх болно гэдгийг надаас өмнө мэдчихсэн шүү. Дээшээ барилдах учраас энэ арх бол энэ дэмий гэж. Тэгээ биш нэг арх уудгүй л дээ ер нь бол уудгүй талтай. Саамжуудаагаар тэр дотроо их спортоор одоо тасралтгүй байгаасаа хичээлсэний хувьд ер нь бэлтгэл сургуулиудыг бол одоо багаас нь маш чанартай хийдэг. Өөрийгөө одоо сойдог морь шиг өөртөө тохируул бэлтгэлээ сайн хийдэг. Ийм онцлог хастан байгаа. Ер нь бол их тунаж барилддаг байсан шүү. Ер нь одоо начин болохоос эхлээл тунсан. Тэгэл анхны жил бараг улсын наадамд барилдахдаа одоо тунсаар байгаа начин болсон. Ер нь одоо тунаж начин болж байгаа хөгчүүд ер нь хамгийн сайн цаашдаа одоо барилдах, амжилттай барилдах хөгчүүд л гэж монголчууд одоо бүх сонирхогчд үздэг. Бараг 10 гаруй цаг барилдаж начин цолныг болцол хангаж исэн гэж сонсч исэн. За тэр тийм болж исэн. Одоо бодоход нэгийн даваанд улсын зан од гэрэлтэй таарж ясан. За од гэрлүүтэр бол их удаагүй. Тэгтэл өөр хүн 30-40 минут болж исэн. Хоёрын даваанд баяр сайхан заантай таарсан. Тэр үед начин байсан. 2 цаг гарan барилдсан. 3-ын даваанд улсын начин Хүрлүү хаттай 1 цаг 30 минут. 4-ийн даваанд улсын начин Жавзан жаминтай таарж бас нэг 2 цаг гаруй. Бямбдорж заантай 5-ын даваанд таараад начны даваанд. Тэгэхэд бямбдорж начин байсан. 3 цаг гарan барилжсэн. Тэгэл нийт дүнгээр бол 10 гаруй цаг барилдсан байсан. Тэгээд их зовж иж авсан болохоор 1-р амттай 2-р тэрэнд их баярлдээ. Тэг их гатуу байсан л.
Тэ катууд аваад давж болсон гэдэгтэй хэлдэг баг та. Нарийн ширмэл зодгоны бас тэр орж Тоорухэ гэсэртэй Сурраар онгсон гинцгэний Даам нэггүй удаа Атартаа Сумми наадам төрүсэн Унган насаа дуурстаа Тэр үед чи одоо 8 төгсөөд сурлага таарах байх юм бол одоо техник мэргэжлийн сургуулийн ажилд орно гэж тий. Тэгээд 10 дугаар анги мангид орохын тулд хичээж хийсэн 8 дугаар ангис хичээл хийгээл. Тэгэл тэр үед чи урд нь сууд сураагүй байсан. Тэгэл айгүй их төвчээр хэрэгтэй. Тэгэл өөрөө өөрийгөө ингээл одоо бодоход л төвчээр сууж ил эхэлж исэн юм шиг байна. Тэгэл тэр үед хичээл хийж сууд сураал. Тэгэл 9 10 дугаар ангид сурлага мурлагч бас дээрдэл. Тэгээд сурлага дээрдэхэр чинь өөр сургууль мургуул бодогдоол. Тэгээ яг зөв 10 төгсөөд би бас сургууль авч чадаагүй л дээ. Яасан гэсэн чинь нэг улаан шугам гэж татаад 37 хүүхэд орсон. Би 39 дээр орсон байдгийг. Аха. Тэгээ нэг 3 4 хүүхдийн ардаа тастуулаа. Тэгээд сургууль гоцоор 10 төгсөөл тэгээд ажил дээр гарч ирсэн. Тэгээд нэг жил ажиллаад тэгээд цэрэгт явсан. Харин цэрэгт очиход бол 10 төгссөн цэрэг тэр үед их ховор байдаг гэсэн. Тэгээд цэргээс тийм сургууль явах нөхцөл бүрдсэн. Тэгээд одоо тухайн үед хэлийн зэрэгт албаа ажилласан. Хэлийн зэрэг л бол одоо миний хэсэг жинхэнэ хөлийг дөрөөнд гарыг ганцхан түргэсэн байгуулах гэж би бодож явдیں۔ Цэргийн алба 3 жил хаасан. Тэгээд араас нь цэргээс алгадаа суул явсан. Тухайн үедээ бас зүгээр хуваар өгчөөд конкурс өгдөг гэсэн чинь уралдаан шалгалт гэдэг. Тэгээд тэр шалгалтыг одоо бас амжилттай өгч ирсэн бас суур сургуулийн юу сайтай байсан. Бас цэрэгт байхдаа бэлтжижсэн аминдаа. Тэгээд одоо тэр залуу насны хямраа тэгэл зөвлөлт холбоолуулсан эсхий сургуульд явах тийм хэрэгтэй болж ирсэн. За тэгээд 90 онд сургууль төгсөж ирсэн. Сургууль төгсөөд ирсэн нисгэд ажилд орох гэсэн чинь Дорногов юм уу Баян үлгээд 3 жил ажиллаад улсын хөрөнгөөр өнгөө суулж ирсэн. Улсдаа хөдөлмөрлөл гэдэг. Тэгээ би хотод байж бас нэг барилдах сонирхолтой байгаад байдаг. Тэгээд болохгүй болохоор нэргээд нөгөө би чинь хүчний гэмлэг тамирч юм. Тэгээ хүчний гэмлэгийн дарга дээр очсон манай нутгийн хүн байсан. Хэлсэн ингэсэн за тэгвэл би шамаа хотод энэ цагдаагийн газар оруулах гэдэг. Тэгээд тухайн үеийн нийслэлийн цагдаагийн дарга дээр дагуулж ороо ишиг дорж за тэр үед ишиг дорж начин байсан. Тэгээд хойг оо ийм сайхан залуучуудыг аавна гэдэг. Би тэрийг салаан дараагаар авчихсан. Тэгээд цагдаа хотод байх хэрэгтэй болж аваад тэгэл тэнд бэлтгэдээ хийгээд цагдаа бас их дэмжиж ирсэн. Бэлтгэл сургууль хийгээд байдаг байсан. Дарга нар ч их сайн байсан. Тэгээд нисгтэйг цагдаад барилдаж улсын начин болсон. Заан болсон. Нэг удаа үзүү төрөнд үлдэж заан болж байгаа. Хоёр үзүүлээд цагдаад ингээ 3 жил болсон. Тэгээ мэрэгжлийн байгууллагаар явандаа ажиллах нь юм зүгээр юм байна ирээдүйдээ. Цагдаад бас цол мал нэмээд одоо тэр үедээ цагдаагаар байсан бол одоо нэг хурандаа болцоо. Том цол авцал байх хэрэгтэй. Тэгээд яалч явах бас нэг мэрэгжлийн цуг ажиллаж цуг сурж байсан залуучууд бас тэр яваад одоо чи мэрэгжлэр ажиллаа. Тэгээд нисэх рүү орцсон. Зөв. Нисэх рүү ороод 2 жил 3 жил болоо тэгээд улсын хаслан цолтой болсон. Тэгээд одоо хүний тавилын одоо мэрэгжлэр одоо ч гэсэн ажиллаж байна. Тэгээд нисэх тэр байсны юунд би одоо тамирчин байхдаа тэмцээн уралдаанд зардлаа даалгана нисхийн онгоцоор өнгөө явж байна. За дараа нь дасгалжуулагч болоод мөн бас нисгээр зардал батлаа шийдүүлээд яач тэр үед бас одоо бас боломжтой байсан. Таны хувьд бас самбо бүхийн Азийн 3 удаа аврах шүү дээ. Самбо бүхөр бас яагаад хичээлж эхлэх болсон бэ? Хаж бүх яг үндэсний спортын хажуугаар их спортоор бас түүнийг орхигдуулалгүйгээр хичээлсэн шүү дээ. Тэгээ энэ ийм л дээ. Одоо нэг Оросд сурж байгаа чинь эндээс хөндөрч Монгол зуны нэг 2 сар ирэл буцчихдаг. Тэгээд үндэсний хөхөөрөө байнга хичээлэх боломжгүй. Тэгээ самбч бас үндэсний хөхөд төстэй. Барилдаа нь босоо барилдана голдуу. Яг хөө гэвтэ барилдаа гэж хэлдэг. Тэгээд самбочтой барилдаанд нөгөө оюутан байхдаа тэнд хичээлэхээс өөр арга байхгүй. Сайн бөхчүүтэй барилд. Тэр нь маань ер нь явандаа надад тийм том жингийн бөхчүүтэй барилдах нь бол бас Монголд эргэж ирээд үнцээр барилдах зэрэг болно гэдэг зорилгоор ер нь бол хөөхд байхын би нэг
бүх болох тийм өсөл мөрөөдөлтэй байсан. Энэ нар яг өөдөөс тусаад байна уу тий? Жинж авахстай. Тэгээд оргороо тэгэл явах гэсэн. Хойд хөршид сурч боловсрол эзэмссэн эрдэнэ ховрхон амжилт ам баталж тав үзүүрлсэн эрдэнэ Бадмаа нямбуугийн хүүтэй яр шавхсан эрдэнэ баяр наадмын дэвчээнд номог өссөн эрдэнэ өрөөсөнд найнаад өрж зогссон эрдэнэ өртгөн цаанаа шангаж өнгө нэмсэн эрдэнэ авраг ардын хаан дэртэл рүү өшгөлж чадаагүй эрдэнэ ард түмнийхээ хүсэл авраг болсон эрдэнэ Сая ярьлаа самбо бүх гэж их спортод бас ингээд үндэсний үеийн хажуугаар би чинь самбо үеийн ТV-ийн 3 удаагаар орсон. Дэлхийн аваргын мөнгө хүрэл. За 10 гаруй жилийн өмнө мастеруудын дэлхийн аваргаар алтан медаль ерөнхийдөө үндсэндээ дэлхийн аварга болсон гэсэн үг. За зүгээр самбо барилдаан олимпийн бос төрөл. Тэгээд олимпиад орж чадаагүй. Уг нь бол самбо олимпийн төрөл байсан бол бас орох ёстой байсан баг. Бас л амжилт харахад годтол байсан юм биш байгаа. Тэгээд одоо тэр үед бол жишээ нь самбын дэлхийн аварга бол одоо амархан одоо алтар нэртэй болдог тийм байсан. Тэгээд одоо тухайн үедээ тэгэл сонголт тийм байсан учраас тэгэл олимпиад төрлөөр орж чаддаг олимпиад. Аха, их спортын төрөл дээр бол Бат Эрдэнэ аваргыг таны шав байсан гэх юм бэлээ. За би самбын шгшээгийн ерөнхий дасгалжуулагч хийж Бат Эрдэнэ аваргатай бас зөөнгөө олоодаа дэлхийн аваргын тэмцээнд явж ирсэн. Сүүлдэгтээ тэр үед Бат Эрдэнэ аварга маань бас 30 нэлээд холгорцсон. Дэлхийн аваргад 2-3 удаа явж мөнгө хүрлийн медаль авч ирсэн. Өмнө нь Бат Эрдэнэ дэлхийн аваргаар 3 төрөлцсөн байсан. Тэр бол 20 дахь наснда дөнгөж 20 гараал залуучуудаар нэг насан туршид 2 төрөлсөн байт. Тэгээд бид тэмцээн цуг явж ирсэн. Америк явж ирсэн, Оросын холбооноос руу явж ирсэн. Одоо самба бөхөр та багшилж байхдаа бас Төвшин Баяр авраг гээл ер нь Монгол Улсын гавьяд тамирчин бас хид хидийг төрүүлсэн сураг байх юм билээ. За тэгээд энэ спорт дасгалжуулагч шгшээ багийн тамирчидтай одоо амжилт гаргуул тэгэл багшийн ажлын үйлсэлтэй. Тэгээд би одоо сая ярьлаа Бат Эрдэнэ аварга маань тэр үед бас хөдөлмөрийн баатар болж байлаа. Бас миний шав. За Төвшин Баяр олимпийн аварга самбар төвдөлхийн аваргад явж медаль авч ирсэн. Бас одоо миний шав бас баатар. За Цагаан Баатар гэж одоо бас хөдөлмөрийн баатар юм байна. Тэр самбо бөхөр дэлхийн 3 адаг аварга болсон. Надтай одоо 3 удаа явж төрүүлж ирсэн. Тэгээ нэг удаа жудогоор дэлхийн аваргад дэлхийн аварга 4 төрүүлсэн шүү. Тий. Тэгээ бас миний шав. Одоо ингээд шавнараас за тэгээд эн чин баатрууд нь за гавьяа тэгвэл октод тэр үед их сайн байсан. Одоо Цэрэн хаан Эрдэнэ доод Даш Дэмбэрэл Даш Тулам гэл их олон хүүхэд байсан. За тэд нэр бүгдөө 1 2 төрүүлээд зарим нь 3 за Эрдэнэ доодын төрүүл 4 5 төрүүлсэн дэлхийн аваргаар зарим нь 2 3 тэгээд бүгдөө гавьяат. За тэр дундуур эрэхтэй одоо энэ Алууны Балбаатар за Нямхүү гээд 2003 оны дэлхийн аварга. За дэлхийн замын аварга Жавхлан төгс Ариун Эрдэнэ одоо Булган аймгийн засаг дарга гавьяат тамирчин гээд тэгээ нэг 20 гаруй гавьяат шав байна. Тийм. Тэгээд тухайн үед бас миний туслах тасалжуулагч Эрдэнэ бат гээд эмэгтэйчүүд хариуцсан тасгалжуулж бас гавьяат болж ирсэн. Тэгээ ингээд ерөөсө самбо бүхийн спорт бол Монголд байдаг спортын төрлүүдээс хамгийн олон дэлхийн аварга одоо төрүүлсэн спортын төрөл гэдэг хэвгүй. Тэгээ хамгийн олон гэхээр дэлхийн аваргын ч олон тэр гавьяат тамирчин ч олон тийм байна. Залуу насыг ер нь бол амар хурдан л өнгөрчдөг гэдээсэн та тэрнтэй ер нь хэр санал нийлэх вэ? Нүд дэрэмхийн зуурл залуу нас гэдэг зүйл чинь өнгөрөөл завгүй байсан да. Үнэхээр хурдан өнгөрсөн. Нэг мэдсэн чил 30 гарсан байсан шүү дээ. Тэгээд тэр хооронд би юу хийсэн тэгэл спортын амжилт гаргахын төлөө биед ажиллаад тэгэл хийсэн байт. Тэгээд спорт ч хүнийг тэгж амар хүмүүжүүлж эмэг цэгцтэй байлгадаг, сул чөлөөтэй цаг зав байхгүй болдог. Тэгэл одоос Оросд сурж ирсэн хүүхдүүд сайхан уудаг, 100 татдаг, сайхан тамиг татдаг, багч ажилладаг болсон гэж тэгжил би алийг зураг үл тэгэл ирсэн шүү. Нэр хүндтэй өөрөө бэлтгэлээ хий чинь хоёрдугаар бас ингээд тамирчдын зардал мөнгийг олоод ирнэ. Одоо чи юм хүн одоо чийл хийхгүй тэгээд боловсрал хил ус сайтай чи бол ингээд одоо чи хамгийн тохирхон чи вэ гэл ингээд намайг 97 онд шигшээ мэгшээ тавьж ирсэн. Тэр үед Баян-Мөнх аварга биеийн тамир спорт улсын оронд харах байсан. Тэгээ энэ маань ер нь бол тэр Баян аваргын
томилсон томилгоо миний хувьд улс их орныхоо эрх ашигт их зөв томилгоо болсон. Тэгээд олон тэмцээнд олон хүүхэд Монгол улсын төрийн талбайг төв дэлхийн талцанд өндөр төргөж Монгол улсын төрийн дуулыг маш олон удаа ашиглуулсан. Одоо ТV аврагт нэг 87, миний хариуцсан нэг 10 жилд дэлхийн авраг 57 одоо Монголын төрийн дуулыг ашиглуулж Монгол улсын төрийн талбайг одоо тэр тухайн төв дэлхийн аврагс нь оронд одоо намруулж ирсэн та. Тэгээ энэ маань одоо үнэхээр одоо нэг насны бахархал. Тэгээ миний ийм амжилттай ойролцоо хүн хоор шүү бас. Алаг сайхан нүдэндээ баярын үлэмстэй зогсон Авитний чөлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Авитний чөлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Ирэх үер нь бол тогч барин тоглож хариулна гэдэг штэ. Энэ нүхтэй та ер нь хэр санал нийлдэг вэ? Таны амьдрал. За ер нь бол тэр бол амьдрал дээр байдаг л тийм хүний амьдралын хэмнэл. Ер нь бол хүний эрүүл мэнд ажил амьдралгүй зөвхөн хүн болгон дээр адилгүй л байгаа. Ихтэй л олонх нь одоо математик мэддэг хүнд бол синусоид гэж ярьж байгаа. Ингээд нэг унаал, нэг өгсөөл, нэг монголоор тогч барин тоглож хариулна гэдэг байгаа. Шинжлэх ухаанд бол тэгж тайлбарлаа. Тэгээд яг ер нь бол тэр юуг бол одоо 60 наслахад одоо эсэл үзсэн. Давж дэвж одоо зүр төрөнд үлдэж үзчихлээ. Доор унаад бас тэгээд ер нь гайгүй байралтад наадам дээрээс гарахад бол үзүүр төрөнд бол хүмүүс дагаал гарна шүү дээ. Аха. Тэгээд тэгж чадахгүй болчвол дагахаа болчихно. Тэгэхээр гомдморч юм шиг. Одоо хорвогийн нарийн шим баггүй. Аха. Одоо барилдааныхны хувцс дээр эргээд ярил та бол хөвчлэн тунаж барилддаг байсан шүү дээ. Тунаанаас тунаж. Тий. За барилдаа ингээд түрүү ярьсан тэр начин болоход үндсэндээ бараг 5 тунсан л гэсэн үг. Тэгээд хойдон жил нь улсын наадманд начин цолтой үзүүлэлтүүлсэн. 4-5-аас авахлал тунсан, 4-5-нд одоо энэ дархаа авраг жижиг сүхттэй тунж ирсэн. 5-5-нд Цэрэн бунцэг, 6-5-нд Баяр сайхан цаан, 7-5-нд Ганбаатар асал намайг амлаж авсан. 8-5-нд том сүхттэй тунсан. Тэгэл үзүүлэлт Батэрдэн аврагтай үлдэж ирсэн. Улсын начин цолтой үлдэж ирсэн. Тэгээд тэр маань ер нь Монголын түүхэн сүүлийн 100 жил улсын начин цолтой үзүүлэлт төрөнд үлдсэн цөөхөө байдаг. 2-3 хаа. Тэрний нэг нь. Ер нь бол би өөрийнхөө хэмжээнд аль бол харуулахгүй байхыг үзүүр түрүүнд гараад ирж байгаа хүн бол хангалттай барилцсан байхгүй юу? Тий. Тэгээд зүгээр жишээ нь Батэрдэн дунсан тухайгаа ярих юм бол тэр нь одоо нөгөө 6 заа маантай барилдаад наан ер нь бол тэгэл хамаг юм дуустал барилдал очих байхгүй. Би одоо дүүд яриад байгаа шүү дээ. Начин золтой үзүүр төрөнд хүрсэн. Жижигэн золтой үзүүр төрөнд хүрэх яадаг юм гэхээр хамгийн сайн доотлын сайн бөхчүүтэй барилж байгаа л үзүүр төрчдөг байхгүй юу? За тэр 5 үзүүрийн эхний нэг ингээ начин цолтой, дараагийнх нь заан цолтой хоёул. Заан цол бас л жижигхэн авраг аслан дээр нь байж том цолтой шүү дээ. Тэгэхээр бас л нөгөө тэр наадмын бүх сайжруулалтыг барилдаа ингээ ядраад очдөг байхгүй юу? Ядарч очиод унж байгаа хүний чи би одоо юунд харамсах юм? Би юмаа дууссан тийм үү? Одоо нэгдүгээр хамаг юм дууссан. Тий, нөгөө хүн ёос баг нөгөө дүүл ингээд зөөлхөө ирэмбэрээ нэг номерын хүн чинь хөнкөө ам авсаргоод үзүүртөнд ятахгүй очдөг. Ийм л хоёр хүн барилж байгаа юм. Тэгээ энийг бас ойлгох хэрэгтэй байна. Зүгээр ингээд яриад хүн ингээд жишээ нь 5 үзүүрсэн гэдэг ингээд ярьчул айгүй амархан тий. Тэгтэл тэр үзүүрт очихын тулд барилдаж тэр хоёр үзүүр дөрөнд гарч иж байгаа хоёр хүний туулсан зам амар байна. Тэгэхээр хүмүүс тэрийг л ойлгох хэрэгтэй хүмүүс. Тэр унсны битгий яриа, тэр 8 давсны нэр 512 8 давж үзүүрт үлдэн тий. Амар юмнуудтай барилддаг байхгүй. Одоо зүгээр ингээл яг үннийг хэлгээд өсөх баяр, Цэрэн бунцэг, жижиг сүхат дархан авраг. Тэгэл Ганбаат, Сумья базар гэл ингээл ийм юм гандогдох гэл юм байдаг. Одоо эдгээр чинь 3 авраг болцсон. Ган тогтох чинь гавьяат болцсон. Цэрэн бунцэг гişүү хүн болцсон. Зүгээр Монголыг барьж штэ тэр чинь. Нөгөө нэг film дээр гардаг штэ. Ямар ахаа миний хүч дуусчлаа гэдэг. Тийм. Яг тийм баггүй. Яг л тэр чинь яг зүгээр тэн дээр бол яг ингээд залуу хүнээр үзүүлж байгаа боловч үнэн хэрэг дээр бид нар яг тийм л болдог байхгүй. Манай Монгол бүхэн түүхэнд
нэр нь мөнхөрж үлдэж байгаа. Сайхан бүх байгаа. Мөнхөр эрдэнэ наслан хэдийгээр одоо Монгол өхөд жоохон ялангуяа Монголын наадмын барилдаанд жоохон хожуу шиг орсон хэрнээ одоо шимэлхааргүй том амжилт гаргасан. Ер нь дахиад одоо энэ цолны хэмжээний өмсөд ийм амжилт эвдэгтүүл нэлээд тийм одоо нэлээд хичээн зүтгэл орж иж амжилт гаргахаар ийм сайхан амжилт гаргасан бүх байгаа юм. Тийм. Тэгээд ер нь тэр тунж барилдана гэдэг бол одоо тухайн жилийн одоо тэр оны одоо тухайн цаг үеийнхаа нүүр царай өнгө төрхийг илэрхийлж исэн маш сайн дээшээ барилдаж үзүр төрөнд цол нэмэх залуучуудаа тундаг хгүй. Тэр нь л одоо хамгийн одоо бахархалтай нэгдүгээр, хоёрдугаарт бас тэр сайхан залуу бас хайж байгаа нь бас нэг талаас амиг нэлтэй тийм ээ. Тэр сайхан залууг одоо тийм ээ. Үндсэндээ бол бас юм зогсоож штэ. Тийм. Тэгээд чи ганц нэг хүн биш. Ер нь тэр 6 зааныг бол нэг 10 жил 92-3 оноос ахвал 2000 он хүртэл хамгийн ихнийх нь 2000 он зүгт анх төрүүлсэн. Тэгээд тэр 6 зааныг бол ер нь нэлээд барьсан да. Тийм. Одоо амжилтыг ахиулахгүй би өөрөө дээр нь өдөр төрөнд үлдээл тэгэл Батэрд наврахтаа ингээл цагийг хэлсэн 2 эрдэнэ гээл тэгэл тэр маань нэг бодлын өөрсөндөө бол бахархалтай өрөөлд бол бас хохирлттой тийм юм байгаа юм. Бас хоёр талын юм байна. Манай мөнхөрд нас одоо улсынхаа их баяр наадам 5 удаа үзүүрнэ гэдэг бол тэр оргийн хүнд одоо тохиолдох амжилт биш. Ер нь энэ бол их хэцүү ховор амжилт. Тэгээд цагийг эзэлсэн их авраг Батэрд наврахтаа одоо доороос хашир үеийнхээ өрсөлдөгчид архан авраг болсон бохот манай мөг ах чинь хойноос Оросоос ирээд өнгөц зэргийн арслан болоод тэгээд улсын ач араас нь хөөж урилдаад ингээд 6 залуу заантай өрсөлдөөд үеийнхээ бөхчүүдтэй өрсөлдөөд энэ өрсөлдөөн дундаас ингээд 5 үзүүрлэг гэдэг үнэхээр гайхамшиг гэхээс арга байхгүй. За 61, 71, 81 онуудад улсын наадманд 7 давсан улсуудад аслан цол өгсөн байдیں۔ Их он жилгээд. За тэгээд 63 онд намайг одоо анх үзүүлснээс өмнө 29 жилийн өмнө манай Аранга Мэжидэр Жаслан гэдэг хүн мөнхөд аврагтай үзүүр төрөнд үлдээд аврагыг дагаж аслан гэдэг ингээд аслан цол авсан байдیں۔ За тэгээд энэ улсуудтай харьцуулаад улам жилийн бодох юм бол тэр Мэжидэр Жаслантай харьцуулах юм бол нэг удаа үзүүлээд аслан болсон шүү дээ. Тэр хүнтэй харьцуулах юм бол би бол 5 удаагийн Мэжидэр шиг аслан цолтой хүн. Тийм. Тэгээ яг хөө тэгээд энэ сүүлийн үед сүүлийн 30-аад жил энэ үндэсний бүхий холбоо цол өгдөг байсан. Тэгээд одоо 10 гаруй жилийн өмнөөс энэ баяр наадмын тухай хууль мөл батлуулаад тэгээд ерөнхийлөгчийн зарлиг марлиг гэдэг ингээд төрөөс олгодог болцсон. Яг миний хэд барилж байгаа үед бүхий холбоо цол олгодог байсан. Тийм. Тэгээд бид нар бол тэгэл тэр үедээ бол намайг аслан цолтой барайл байлгаал заан цолон дээр биш улсад 3 үзүүлчээ заан цолтой байсан шүү дээ. Тийм тэгэл заантайгаа баригдаад тэгэл байж гисэн. Тэгээд энэ яг тэр тухайн үеэл одоо тэр бүхий холбооны эрх баригчид буюу мэндагтангуудын л одоо хүслийн юм байсан л да. Тэгээ яг одоо энэ чинь би тэр үе залуу байсан хүний урдаас юм хэлж чадахгүй тэгэл за одоо энэ лимли ах хэвтэй байлгүйгээ сүүлд бодоо судлаад ахна тэр ингээл нэг үзүүлэлээр аслан болчдөг дөрөв төлдөл аслан болчдөг тийм байсан юм байлээ. Тэгээ яг энэ цол молыг чадaltaй чанартай байлгалгүй л яах вэ зүгээр. Гэхдээ бол бас нэг тийм уламжлалыг түүхэн уламжлалыг байхгүй хийдэг цөөхөн хүн байна гэхээр бас тэр нь харамсалтай байгаа. Үнэнэлтэй мөнхөрд наслан шиг одоо ингээд миний л мэдхийн одоо энэ 20 дугаар 100 21 дугаар 100 одоо 19 дугаар 100 гэж харж яхад 9 удаа 5 удаа үзүүлсэн юм аслан бол одоо зөөнлөө байдаг юм л да. Хэрвээ мөнхөрд наслан өөрөө ер нь тэмүүлэл өндөртэй тийм шодрол шулуун биш зүгээр одоо наан цаана гэх юм бол гэж одоо энэ цолыг ямар нэг хэлбэрээр энэ аврах гэдэг цолыг авчий гэж бодсон бол одоо онжуу Батэрд наврахтайгаа найраа тэр 11 төрөөгийн нэгийг авах байсан. За давхарчлаа. Яарахгүй видео хийж байгаад Ангайгийн болсон хэрэг тусан Монголын зан мөн тэрхэн улсын чинь хамраагаар 6 давлаа.
хоёулаа сайхан аавынхын талаар яриад хэлэх үү? За тэгээд манай аав бүхэн дуртай. Тийм заахан хүн байсан. Тэгээ аав бол намайг яг бүхэн яг зүглүүлсэн бүр ингээд. Яаж зүглүүлсэн гэхээр би одоо жоох хүүхэд ингээд янгуучлал хөлгараа ингээд нэг цус гаргаад ойлал ирнэ. За зүгээр миний хүү бүх болох юм чи ийм юм юмд ингэж ялгахдаггүй штэ гэхээр эргээд бүх болох юм чи ингээд уулгаа болоод эргээд мартаа явчихдаг. Тэгж ахуугаар нь хүмүүжүүлдэг байсан. Сүүлд нэг 12 3 настай нэг бүхэн секс мэксэнд жоохон тураад ирсэн. Миний хүү одоо секснээсээ гарахгүй болохгүй. Хамаагүй турж ицээд их булчин чин шангарчих юм бол өсөлт чин зогсчдөг гэх. Тэгээд бас секснээс гарч ирсэн. Тэгээд тэр мөр нь их зүг болж ирсэн. Тэгээд тухайн үедээ тэгээд 14 5-та сексэнд яваагүй байсан. Тэгээд сүүлдээ 15 6 гээд би сугссан. Тэгээд аавын нүмер нөөлөг тэр одоо зөв бодлогын хүчээр бас одоо ингэж бүх рүү орж бас ирэх хүн дайтай. За тэгээд тэрнээс гадна манай аав чинь жолооч хүн байсан. Тэгээд одоо жолооч хүн одоо юу хийдгүү, ямар хүнд хүчээр ажил хийдгүү, хөдөө тээвэр, төвлийн хүүтэнд явах, халуунд галах, 10,000 км явах гэл ингээл аавгаа дагаал туслах жолооч хийгээл. Мөн ч их тийм төсвөр төвчээр ажил сурсан. Ер нь тэгээд ямар ч юм ажил хийж сурсан тэр эрдэм шүү миний хөө гэж ингээд сургадаг байсан. Тэгээд ер нь манай ер нь бол нэг 14 5 гэхэд бол би ер нь нэг эр хүний хийдэг ажлыг бол хийд болцсон байсан. Тэгээд тэр нь юугаар өгөхээр одоо манай аавын тэр зээл 130 гэж машин байдаг байсан. Тэгээд тэр дугуйг хагарсан дугуйг нь хийлээд янзлаад нөхөж бариад тэгээд зээл 130-ыг гүйзүүч одоо миний нуруунаас өндөр штэ. Тэгээд тэн дээр би одоо тэр одоо хэдэн хил байсан. Ер нь одоо нэг 100 шахахгүй одоо хийтэй дугаад хэд байдیں۔ Ер нь л жинтэй. Шуудаа гурал тэр үед нэг 70 80 хэлсэн. Тэрнээс ер дутхгүй шүү. Тийм зээл 130-ийн хийтэй обооттай дугуйж мангар хүнд. Тэрийг би ингээд өргөөл 15 6 хэл одоо 8 дугаар ангид би өргөөл машины гүйзүүн дээр шидчихдэг гэсэн чинь өөрөөсөө өндөр гүйзүүн тий. Тэр чинь одоо гүйзүүгээр 2 м өндөр байсан баг. Тэгэл тэр чинь нэгдүгээр тэрийг шидэх одоо тэн дээр тавих ив хоёр тэрийг дагаж бас бяр бас байгаа шүү дээ. Тэгэл ажил хийж сурж जैन. Тэрэндээ одоо техник дэх дуртай. Тэгэл машинд нь юм хийх дуртай, засаж барих дуртай. Тэгэл хүүхчин дуртай юмд айгуу дуртай хийдгүүстэй тий. Тэгээ тийм байсан. Тэгээд таны авыг бас их хүн чанартай хүн юм болов гэж таны нэг ярианаас бас харахад Батэрдэн аваргын нэг дэлхийн хөлн нэг наадмаар гэмтэлтэй ээж таарсан юм лээ шүү дээ. Тэнд бас захижсэн юм лээ. Тэр талаар. За манай аав ер нь их тийм тусгай хүн байсан. Юугаараа гэхээр тэр машинаас хөдөө ээж нь тэр үед амьд байсан. Ээж дээр очиж нааш явахдаа тэр сумын Улаанбаатарт байдаг айл, энд байдаг оюутан хүүхдүүдийн эдшийн машинаар оцоод л эдшийн ачиж ирээ. Тэгэл нөгөөдүүлийг албатай шиг нөгөөдүүлийг тараадаг. Одоо миний бодлоор буян хийжсэн нэг. Хоёрт одоо улаан хүзүү дэлэг арслан гэдэг улсын наадамд нэг төрүүлж 1024 мөнх нэг төрүүлж нэг үзүүлсэн тийм арслан. Улаан хүзүү дэлэг арслан арангаагаас авчирсан. Тэгээд энд нэг сар шахаа ажлын бүтээ ажиллаа хөөцөлдөө тэгээ буцаага хөргөж өгнө. Тэгээ явахдаа намайг авч явна гэдэг. Тэгээ тэр дэлэг арслан авч явна гэдэг манай тэр 51 гэдэг машин байдаг гэсэн. Тэгээ тэр дэлэг арслан буцаад аваа явна гэдэг хотоос гарахгаа явлаа. Тэгсэн чинь кабинд ганцхан хүний оронтой. Тэгээ чуганцын машин суулгаад дэлэг арслан тэр машины гүйзүүний голд ингэ суулаа. Нэг юм өвгөн байсан турхаад намайг бодвол энэ доошоо жоохон шүүгүүлдэг. Тэгээ би нэг улаан хүзүүг нь харна гэдэг аав намайг чи урагшаас хоошоо суул унаа шүү гэдэг. Тэгээ тэр үе машин чи толимойлгүй байлаа шүү дээ. Тэгээд аав ингээ харсан цаашаа наашаа харах царийг урд замаа хараад. Тэгэхээр нөгөө улаан хүзүүг нь харах гэдэг тэр гүйзүүний ардлын болон дээр суугаа ингээ харлаа. Зайлуу нэг тийм улаан юм арга залуудаад улаан байсан баг. Тэгээ нэг юм хөрслөгдүү тийм юм хүзүү, ийм гоонгор ингэсэн хүзүү тэгээд тэр хүн улсад 2 үзүр төрөнд үлдсэн. Дараа нь би 5 үлдсэн гэд манай авдгаар 2 хүн ачсан. Тэгтээ улсын наадмын 7 үзүр төрөө ачаал явчихсан. Манай бас үнэтэй хүн угаасаа. Зөв. Одоо тэгээд ер нь нас ахих тусам хүн аав ээжигээ илүү их сандаг гэдэгтэй. Таны хувьд ер нь аав ээжигээ хэрэг санаж байна? За ер нь тэгээд
одоо хорвоо дээр ингээл одоо шиг хүмүүс хайраа гэдэг болж тийм ээ. Тэг яг одоо үнэн чаарчил аав ээжил хайр байдаг. Хизээч урвахгүй, хувирахгүй, болохгүй хайр байгаа байхгүй юу? Тэ? Тэрнээс бол янз бүрийн хайр байж та. Одоо бол дандаа ихэнх нь энэ зах зээл мэдээ үуч чинь тийм ашиг сонирхлын хайрыг хэлбэг болсон байна шүү дээ, тийм. Тэгээ чи яг тэр ээж мэжийн хайр чинь бодоод хизээч одоо хүүгээ нэг бадарчмаа шүлгэн дээр байдаг штэ. Миний мөнхөө шаран дорж гин, миний мөнхөө сайхан шүлэг зохиож гин, шүлгэн одоо дарааж явж гин гэл ингээл. Тэгэл юус их эцэг чинь үр хүүхдээ ямар ч байсан тэгэл хайртай л байдаг юм байна л дээ. Тэгэхээр тэрнтэй адилхан одоо бид ч бас нас ахаад аав ээжигээ их дурсах ярих сонирхолтой болчт юм байна бас. Энэ бол мөнх эрдэнэ насландаар одоо нэмж хэлэхдээ нэг юм байгаа. Мөнх эрдэнэ насланг бол одоо булган сүлтийн аслан гэдэг. Булган сүлтийн асланг бол одоо ямар чиглэлээр булган сүлтийн гэхээр хоёр чиглэлээр ярьдаг юм манай арангаа. За нэгдүгээрт бол одоо мөнх эрдэнэ наслан бол Архангай аймгийн бол одоо бүхэн хөлгийн нутаг. Гэхдээ 1963 онд Жойжсэр аслан одоо Жамц аслан хоёр үзүр төрөнд үлдээд Жамц аслан төрүүлж ирсэн. Тэрний дараа нэг одоо Мэжид орж аслан нэг үзүүрсэн. Тэрнээс хойш Архангай бөхчүүд одоо шөвгөөн дөрөвтүүлдэх энэ явдал бол одоо багассан. Одоо 90-ад он хүртэл ерөөсөө энэ хооронд Архангай бүх тасрах маягтай. Одоо Гочоо сүрэн заанал одоо Архангай мөхчүүдийг ерөнхийд нь наашин цаашин зогсоулж, ганц нэг улсын начин зориулж ийм байсан. Баг 30 жилийнхүү үргэлжилсэн юм байгаа. Энэ үед бол одоо мөнх эрдэнэ наслан, Хишигдор зан, Жавхлан төгс одоо харцах 3 гитийн одоо сайхан 3 бүх гарч ирж тэгээд одоо мөнх эрдэнэ наслан үзүүрлж энээс хойш бол одоо бараг 5 6 төрөө 10-аад үзүүр хүртээд байгаа. Энэ ер нь бол 1990 оноос хойш одоо ардчилж зах зээл гэдэг одоо нийгэмлэг хороод тараад бутраад энэ үед одоо бас нэг хоорондоо нутгаараа гардаг юм одоо анх үүсээд тэгээ 96 оноос ер нь Архангай бөхчүүд анх ер нь нийлж ингэж бэлтгэл гарсан гэдэг төвхтэй. Би бол 97 оноос анх бэлтгэл зур гарч ирсэн. Тэгээ намайг гарахад бол бүх эрдэнэ гэдэг дэмжээ байгуулагдсан байсан. Тэгээд анхны одоо энэ оролцсон хүмүүс бол одоо Монгол Улаан дажил халтургаа манай өсгөө авраг одоо Гочоох энэ төр байсан баха. Одоо энэ хүмүүс нээлж үүсгэж байгуулж ирсэн одоо урлагийн протокол тэмдэглэл хүртэл би байсныг гар бичмэлээ олж үзсэн бид нар турцгаж өгнөө гэдэг анх протокол бичсэн хүн нэгжээс. Тэгээд тэрэн дээр ярьж ирсэн ярианууд хүмүүсийн гаргаж ирсэн саналууд ингэж яригдж байгаа бүхлэгт гээд нэг нэр гарч ирээ бүх эрдэнэ гэж нэг нэр гарч ирээд тэгээд тухайн үедээ бүх эрдэнэ гэдэг нэрээр дэмжигдээ бүх эрдэнэ дэвжээ байгуулж ирсэн төвхтэй гэж би сонссон. За тэгээд энэ мөнх эрдэнэ нарсангийн байгуулсан бүх эрдэнэ дэвжээ маань Архангай бүхийн гал л да одоо үндсэндээ тэгээд ингээд одоо бол 27 жилийн өмнөх юм ярьж байна. Тэгээд тэрнээс хойш 10 жилийн дараа 2006 онд энэ бүх эрдэнэ дэвжээ маань бас бүтцийн үе жоохон өөрчлөгдөв. Дотор нь одоо залуучууд төрж орж ирээд тэгээ бүх эрдэнэ дэвжээ маань бүх бэлэг нэртэй дэвжээ болоод одоо ингээд үйл ажиллагааны явагдаад өдгөө одоо 27 жил 27-8 жил ингээд үйл ажиллагаа яваад одоо мөнх эрдэнэ нарсангийн маань байгуулсан энэ дэвжээ цаашдаа улам өргөжид дэлгэрээд залуучууд маань хүчтөрд орж ирээд дундаас нь олон сайхан алдар цолтой бүхчүүд ирээд ингээ байж байгаад одоо сайхан байна. Биднэрт одоо жишээ нь юу гэдгийг одоо орчин үеийн бүхчүүд барилдахаар нэг даад нь 5 давхаар нутгийн улсууд нэг 5 даад аваад өгнө. Зайс нь 5 өрөө байр өгшин амьдрал нь баталгаажиж штэ. Тэгэхээр энэ зах зээлийн үеийн нийгмийн хэрэгцээ шаардлага бидний тэр социализмын үеийн хэрэгцээ шал өөр юм байна. Бид нар бол сонирхлоороо барилдсан. Дуртай да тийм ээ. Одоо эднэрт бол барилдаж нэр хүнд олох шаардлагатай болчиход байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр эн чинь бол миний дуртайдаа барилдсан өнөөдрийн хүн амьдралаа сайжруулах барилдаж өөр зорилготой байгаа. Тэгээд энэ ийм учраас тэр нөгөө нэг зорилго нь өөр байхтай зэрэг яг барилдаанд хандах хандлага за тэгээд түрүүний тэр ярьсан янз бүрийн ёсчуудыг одоо юм тариа юу гэдэг ингээ юмнууд гарч ирээд ийм байна. Бид нар бол тэр үед яг өстой мухар сүсэг шиг шүтэж биширч өстой ингээл том цолтой улсууд хүндэтгэлтэй хандаж бид нар чинь ингээл хоол цайгийн зөөгөл авар гарслангууд ингээл гүгж байгаа л ингээл
хин хүний туулдаг замыг туулаад явсан байхгүй. Тэгэхээр эн чинь тэр нийгмийн харилцаанаас болоод энэ тэр янз бүрийн ёс бус буюу тэр жодоггүй юм ч гарч ирдэм байна. Таны бас айгүй гоё дуулдаг гэсэн ер нь хэр их дуулах уу? За яхаа тэгвэл нэг найр майрн дээр нэг ганц нэг 100 татаад нэг найр хмийл дуулаад байна шүү дээ. Тэгтээ тийм уран бүтээлүүд байхгүй тий. Яг зөв хаяа нэг хөөгтүүд янз бүрийн юм ингээд дуулаарийгээд нэг алдан гоног нэг хурд хамттай нэг дуулсан байдгийг нэг 20 жилийн өмнө сүүл тэр нэг самбууга охинтой нэг дуулсан хүчтэйхээ амгалан байгээд за тэг миний тухай дуу зөндөө бий. Тэ одоо гавьяж үжигшин Гамбат дуулсан сүүл жавхлан төгс клип болгоод хийсэн сайхан бас төр мантахсныг дуу цогоогоод хийцээ одоо харин хараахан клип милипийн гараагүй л байна. За Монгол улсын хүчит арслан Доломж яваа мөнгө эрдэнэ гэж ах манаа одоо үнэхээр миний хувьд бол бүх сонирхдаг ийм хүний хувьд бол бас үнэхээр бас шүтэн гайхалтай сайхан хүн. Хүүхэд ахуй наснасаа л барилдааны үзэж өссөн. За тэгээд 10 жил би бас нисэхэд байсан. Нисэхэд мөнгө эрдэнэ ах маань бас ирж одоо тэр нисэхэд харьяалалтай ингэж ажилдаг байсан гэж сонссон. Тэгээд нисхийн арга хэмжээнүүдэд бас ордог байхад тэрүүгээр ирж басаа миний одоо хамгийн одоо төрийн цалтай том цалтай тийм хүнийг анх удаага харж ирсэн бол мөнх эрдэнэ Арслан байгаа. За тэгээд хөв тохиол ерөөлөөр бол одоо энэ цаг үед ах манаас хад манаас хүн зориулж шүлэг бичсэн байлээ. Тэгээд тэр шүлгийг ингээд дуу болгоё. Төр мандах мэндөө нэг сайхан дуулж өгнө гэж надад хүссэн. За тэгээд тэр дууг би дуулсан. Ер нь бол одоо бас л одоо хоолойны цар хүрээ шаардсан ийм гайхалтай сайхан дуу болсон байгаа. Тэгээд мөнх эрдэнэ Арсландаа ахта сайн сайхны дэдийг хүсэн өрөө ажил төрөл амжилт дээдийн байх болтугай гэсэн өрөөлөг дэвшүүлье. Ингээд анх Максийн захирлуудтай тэр бас телевизэд байхдаа найзууд байсан учраас намайг тэр компани хүүст оруулж өгч намайг мөхөх нэг тодорхой хэмжээний одоо нэг санхүүгийн хувьд одоо компанитаа болгож ингээд дэмжиж өгсөн тэрэнд нэг баярлж явдаг. Тэгээ бас үе үеийн бөхчүүдэд бас үлгэр дуурал болоод ингээд сайхан араасаа олон сайхан залуучуудыг түжээлээд ингээд бидний өмнө монлайлж байдаг ахта одоо ажил амьдралд гэр бүлд нүр хүүхдүүд нь наруугийн хамгийн сайн сайхан бүгд гэсэн энэ жилийн улсын баяр наадмаар сайхан надараа гэж хүсээрээ. За тэгээд одоо Монголын ард түмэнд сайхан дэлгэр зуны сайхан нар хортой сайхан өдөр дэнжихтэй сайхан наадахыг ерөөй тэгээ аахан эрүүлийн хажаа сайн сайхан өгсөрөө. За халин эсэ дэрсэн шууд харцны усан илгээ жиндэ ганганах юм харин хар нүтэн чамаа харж сохмен заяа юм дахо Nimmen durchschning saran Negel zolung deşege Degden mandach yom Zani det inkri çaman Sancil sohmen Хизээм болдоо. За баярлалаа. Шандас хурдан мордон төрийн сүлдэндээ ngэрэгцэж шагаан мэрэг гэрэлтэж дөрвөн бэрх мөн 9 цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч ерөөлө магтаал цуурайлж нар ойрхон мандан эдэн хоншорт худал эрийн хиймрэн дөнгорж эгэлгүй хүчтэн бүгчүүдийн эд хаваар гайхуулсан орны хөх огторгүй үйлэн чөлөөгөөр мэлтээж долоон бурхнаа нууж Монгол наадам эхэллээ. Та бүхэн сайхан наадам.